Амьдралынхаа явцад хүний бие махбод болон сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзэл хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Эдгээрээс хүүхэд ахуйн наснаас ойр залуу насны хооронд орших үе шат буюу 10-аас 19 насныхныг өсвөр нас хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Энэ үед хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан хүүхдийн гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлздэг онцлогтой. Гэхдээ шинэ судалгаагаар хүний өсвөр насыг 24 наснд дуустдаг гэжээ. Учир нь хүний биеийн хөгжил явагдаж гүйцэн хэдий ч тархи 25 нас хүртлээр хөгжиж, өөрчлөгдөж байдаг ажээ. Бусад амьтадтай харьцуулахад хүүхэд илүү бие даах чадваргүй төрдөг бөгөөд бүрэн төлөвшөж, хүний биеийн бүхий л үйл ажиллагааг ойлгох хүртэл олон жилийн хугацаа шаардлагатай байдгийг ч мөн энд харгалзан үзсэн юм. Хүүхдүүд 18 наснд хүрэх үед хэдийгээр сонгуульд саналаа өгөх эрхтэй болж ажил эрхлэх боломжтой болдог хэдий ч энэ нь шууд тухайн хүн нас биед хүрч төлөвшөж буйг илэрхийлэхгүй юм. Тэгэхээр 24-өөс 25 наснд хүн нас биед хүрч шийдвэр гаргах, зөв дүгнэлт хийх чадвар бүрэн төлөвшдөг бөгөөд энэ хүртэлх хугацаанд хүнийг өсвөр насных гэх ангилалд хамруулан үзэж болох юм.